Улаан тэнгисийн энэ үйл явдал бол яа харахгүйгээр Библийн түүхэн дэх хамгийн алдартай түүхүүдийн нэг мөн байна. Энэ түүх бол үнэхээр гайхалтай түүх. Зарим хүмүүсийн хувьд энэ түүх бол үлгэр домог юм биш үү гэж боддог хүмүүс ч байдаг. Гэхдээ энэ түүхэнд бодтойгоор болсон үйл явдал байгаа. Тэгээд өчтөржингөө археологийн олдуурын талаар судалгаануудыг их сонслоо. Тэгээд Улаан тэнгистэй холбоотой хэд хэдэн бас байж болох үс таамагуд байлээ. Маш тодорхой хэмжээний бүрэн батлагдаагүй ч гэсэн Улаан тэнгис доторх эртний Египтийн нэг тэрэгний дугуй тийм үү ийм хүн таамагуд бас олдуурч гэсэн гарч ирсэн тухай байлээ. Тэгээд одоогондоо эцсийн байдлаар батлагдаагүй байгаа ч гэсэн энэ түүхэнд хоёр том Улаан тэнгистэй холбоотой энэ таамаг бас байгаа. Тэгэхээр завтай үедээ Улаан тэнгистэй холбоотой түүхэн үйл явдлыг судлаад үзээрэй. Тэгэхээр өнөөдрийн сэдвээс бүгдээр хэд хэдэн чухал зүйлийг олж харахаар аваа. За бүгд ерөн түрүүнд 1 ба 2 дугаар ишлэгийг дахин нэг хараад хий. За уушаа харж болно. Эзэн Мосе дайлдан эргэж Мигдол ба тэнгисийн дунд Пи Хахаротын өмнө буудал гэж Израилийн хүүгүүдэд хэл. Та нар Баал Зефоны харалдаа эсрэг талд далайн эрэгт буудлаа. Амен. Эзэн Израилийн ард түмнийг 10 гай гамшгаар дамжуулаад аварсан тийм ээ. Авраад тэднийг Канаан нутагт хүрэхийн тулд удирдах байгаа. Эзэн тэднийг эргэж буюу газрын зургийг харуулах боломж байгаа. Хамгийн сүүлийн хэсэг дээр. Газрын зургийг харах юм бол Этамас ингээд дээшгээ ингээд далайн эрэг дагуу ингээд явж болох байсан ч гэсэн эзэн буцаад эргүүлж байгааг харж байна. Тэгээд тэр улаанаар нэмсэн жоохон татаад өгвөл харагдах хаад боломжгүй байгаа. За ямар ч хэлсэн ингээд далайн эрэг дагуу дээшээ өсөх боломжтой байсан ч гэсэн эзэн буцаагаад яаж нэг гэхээр Пи Хахаротын өмнө буудлаарай гэж тэднийг чиглүүлж байгааг харж байна. Тэгэхээр эзэн аварсан өөрийнхөө ард түмнийг үгээр удирддаг юм байна. Эзэн аварсан өөрийнхөө ард түмнийг үгээрээ болон дуу хоолойгоороо удирддаг юм байна. Тэгэхээр Есүс Христэд дамжуулан аврагдсан бид бүхэн ч гэсэн яг адил бид аврагсныхаа дараа дураараа за би баруун тишээ явнаа. Эсвэл би одоо зүүн тишээ явлаа гэдэг юм те. Өөрийнхөө дураар шийдвэр гаргаж болдоггүй. Эзэн аварсан биднийг өөрийнхөө үгээр болон дуу хоолойгоор тэрхүү сайн ирээдүйд эзэн удирдан чиглүүлдэг юм байна. Заримдаа танд тийг санагддаг бах тийм үү? Ингээд юм ямар хэцүү юм бэ гэж тийм үү? Ингээд юм эрх чөлөөгүй юм шиг санагдаж байгаа үе байдаг бах. Тэгээ Христ гэснээсээ болж хүссэн зүг рүүгээ явж чадхааргүй болж тийм үү? Эзэн хаашаа удирдан тийшээ явдаг болж байгаа. Гэхдээ эзэн Есүсээр дамжуулан биднийг аварсан бол тэр биднийг удирдахдаа хамгийн сайн зам руу удирддаг юмаа гэсэн итгэл бидэнд зайлшгүй хэрэгтэй юм байгаа юм шүү. Итгэл байгаа үедээ эзэн биднийг удирдах үед тэрхүү удирдлагт бид дуулууртай байж чадна гэсэн юм байгаа даа. Тиймээс бүгдээрээ итгэлээр алхаасаа гэж өрөөж байна. Тийм учраас бид хэрв эзний үгээр болон дуу хоолойгоор удирдуулах юм бол эзэн намайг хамгийн сайн зам руу удирдана. Тэгэхээр эзэн намайг юунд сул дорой, юунд амархан уруу татагддаг гэдэг сайн мэддэг учраас эзэн намайг удирдахдаа хамгийн сайн замаар удирддаг юм байна шүү. Заримдаа таны төсөөлснөөс өөр замаар эзэн таныг удирдах болох юм. Тийм үү? Ингээ явчвал ирэхэд төтгөнд зам харагдаад идэг. Гэхдээ эзэн заримдаа тойруу замаар удирдах болох ч гэсэн эзэн намайг сайн мэддэг учраас тэр намайг хамгийн сайн замаар удирддаг юм байна. Итгэсэй гэж өрөөж байна. Тэгээд тэд Пи Хахаротын өмнө ирсэн байна. Үүний дараа юу болж байгааг хамт 3 дахь ишлэлийг 3 ба 4 дахь ишлэлийн уншийе. 3. Фараон Израилийн хүүгүүдийг тэд нутагт төрж цөлд мухардсан гэж бодно. Би фараоны зүрхийг хатууруулж тэр тэднийг хойноос нь хөөнө. Би фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж Египтчүүд намайг эзэн гэдгийг мэдэх болно гэвэ. Тэд тийхүү гэвэ. Амен. Тэр тэднийг эзэн Пи Хахаротын өмнө буудал гэсэн. Тэр газрын онцлог юу байсан бэ гэхээр нэг талаараа уулсаар хүрээлэгдсэн, нэг талаараа улаан тэнгисээр хүрээлэгдсэн газар байгаа юм. Тийшээ орох юм бол хоёр тишийг зүхтах боломжгүй болж ийн гэсэн үг шүү дээ.
Энэ нөхцөл байдлыг фараон хараад фараон яана гэж хэлсэн бэ гэхээр фараон тэд нутагт төрцсөн байна. Тэд одоо сүлд мухардчихсан байна. Одоо энэ дээр нь л барьж аваад одоо буцааж дарлалнаа гэж хэлнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр фараоны хувьд бол ялангуяа Египтийн хувьд бол Израилийн ард түмэн гарч явсан нь өөрөөр хэлбэл 2.5 сая хүн гарч явсан энэ үйл явдал бол маш их хөдөлмөрийн хүчийг алдсан хэрэг болчихж байгаа. Одоо нөгөө нэг хүн төчээр ажлыг хэн хийх вэ? Египтчүүд өөрсдөө хийхэр болчихж байгаа. Тэм учраас боол нь байхгүй болчихсон учраас тэднийг зайлшгүй буцааж авах хүсэл байгаа даа. Тиймээс энэ нөхцөлийг ашиглаж фараон араас чи ирэх болно гэж эзэн хэлсэн байна. Эцээс бидний харж болох нэгэн зүйл юу гэхээр бид Есүс Христээр дамжуулан сатааны иргэшээлээс чөлөөлөгдсөн. Харин сатан игзэгтэй нөхцөл байдал үүсэх үед буцааж биднийг боолчлохыг хүсдэг юм байна. Игзэгтэй нөхцөл байдал үүсэх үед сатан бидэнд эргэлзээг өгдөг, бидэнд янз бүрийн уран татлагыг өгдөг, янз бүрийн бүтэмжгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Ингэснээрээ сатан биднийг буцаад хуучин гэмт амьдрал руу татахыг хүсдэг юм а гэдэг бид ойлгох хэрэгтэй юм а. Тэр та бүхэн өөрөөс анзаарч авах юм. Заримдаа одооноос би нэг хичээгээд нэг гой яваад өгье. Нэг гой асаад өгье гэж бодох үед дандаа нэг асуудал үүсэж байгаа тохиолдол. Мөн чуулган дотор мөн бас яг ингэ шинхэн Христ итгэл эхэлж байгаа хүний амьдрал дээр гэсэн ингээд юм асуудлууд араас үүсэж байгаа тохиолдол. Сатан өөрөө сүнс учраас тэрээр бичлэн гарч ирэн бидний уруу татахгүй шүү дээ. Тэг янз бүрийн саад, хүн нөхцөл байдлыг үүсгэж бидний уруу татахыг хүсдэг юм байна да. Тиймээс сатан үргэлж биднийг боолчлохыг хүсдэг юм а гэдгийг бид мэдэрч сэрэмжтэй байх хэрэгтэй юм байна юм шиг. Тэгвэл эзэн Петрт юу гэж хэлсэн мэдлээ? Соригдохгүй тулд залбираарай гэдэг. Тиймээс сатан тэр хүний унгаах гэдсэн болохоор эзэн түнд хэлсэн залбираарай юм байна да. Тиймээс муу нэгэн биднийг үргэлж ямар нэгэн нөхцөл байдал үүсэх үед эцэгтэй байдалд орох үед унаахыг хүсэж байгаа юм байна. Хамгийн ингэ жишээ. Та чуулгандаа ямар нэгэн маргаан мэтгэлцээнд орлоо гэж батхад сатан танд ямар бодлыг өгөх вэ гэхээр тэгэн сүмд явах ямар хэрэгтэй. Заавал сүмд явж итгэлээ хамгаалд юм уу? Ганцаараа гэртээ байсан ч итгэлээ хамгаалж болно шүү дээ гэх бодлыг бидэнд өгөх болно. Тэгээд цуглаанд ямаагүй санагдаж эхэлнэ. Тэгээд сүүлдээ эс нүгнээс холдож эхэлнэ. Тэгээ ганцаараа явж эхэлнэ. Тэгээ таны итгэл хуучин амьдрал руу орох бол. Тэгээ бинд маш сэргийг байж альва сорилтонд орхоос өмнө эзнээс гуйж явах хэрэгтэй байгаа юм шиг. Эзэн минь намайг сорилт бол уруутлагаас хамгаалаач. Тийм эзний хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Тиймээс фараон ирэх болно гэж хэлсэн. Тэгээд фараон ирсэн байгаа. Тэр яаж ирсэн бэ? 7 дугаар ишлээс харъя да. За 7 дугаар ишлэгийг хамтарин 600 шилдэг тэрэг цэрэг болон Египтийн бүх тэрэг цэрэгийг тус бүрийнхэн даргатай хамт тэр авбаа. Тухайн үеийн хамгийн хүчрхэг гүрэм байсан Египт. Египтийн хаан 600 тэрэг цэрэг буюу одоогоор ярих юм бол танк гэсэн юм аа. Тухайн үеийн хамгийн хүчрхэг зэвсэг учраас 600 шилдэг тэрэг цэрэгээ тэгээд бүх цэргүүдтэйгээ хамт авчирж ирж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал Израилийн талд асуудлыг үүсгэж байгаа болохоор энэ нөхцөлийг ашиглаад бодлогоо давнаа гэсэн бодол байсан байна. Маш их тэрэг зэрэгтэйгээр ирж байгааг анзаарч байна. Гэтэ эзэн энэ үед юу хэлсэн бэ гэхээр дөрвийн сүүлээс дээр нэг зүйлийг санах хэрэгтэй юм аа. Би фараон болон түүний бүх зэрэгээр дамжин алдаршиж Египтчүүд намайг эзэн гэдэг мэдэх болно гэвэ гэж хэлсэн. Эзэн маш тодорхой фараон аргуучны нэрээр та нарыг буцаан авахыг дарлахыг хүснэ. Гэхдээ би та нарыг хамгаалж бид тэднийг ялж өөрийгөө эзэн гэдгээ харуулах болно юм байна. Өөрөөр энэ чинээс бид нэг чухал зүйлийг харж болох нь сатан эзэгтэй нөхцөл байдал үүсэх үед биднийг буцаахыг хүсдэг ч гэсэн эзний мутраас хинч биднийг салгаж чадахгүй юм аа. Итгэсэй гэж өрөөж байна. Ром ном 10 дахь бүлэг тодорхой хэлдэг юм уу? Хэн биднийг Христийн айраас салгах юм бэ? Хэрэв магадгүй бид эзнийг сонгоод бид эзнийг дагдаг байсан бол бид аль хэдийн буцаад урваад шарваад буцсан байгаа юм байна. Гэхдээ эзэн биднийг дуудсан учраас, эзэн бидэнд Христийг ойлгуулсан учраас, эзэн биднийг төрүүлж хайрлсан учраас
хинч бидний Христний хайраас салгаж чаддаггүй юм аа. Үүнд итгэл найдвартайгаар ирээдүйг хардаг байгаасаа гэж уриалж байна. Энэхүү Израилийн ард түмэн дуулууртайгаар хийлээ гэж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмэн за бид Хахоротын өмнө буудлын Египтчүүд ирэх юм байна. Эзэн бидэнд ялалтыг өгөн өөрийнх нь нэрийг алдаршуулах юм байна. Маш тодорхой. Энэ зүйлийг Израилийн ард түмэн хүлээн авсан. Тэгээд түүний дагуу хийгээд тэр газар руу очиж буудалсан. Гэхдээ буудалсны дараа болж байгааг үл авлаа. 10 дугаар эшлэлээс хар та. 10-аас 12 дугаар эшлэлийг хамт харъя. Фараоныг ойртон ирэх үед хамт уншия. Фараоныг ойртон ирэх үед Египтчүүд хойноос нь хөөн ирж яваа Израилийн хөвгүүдийг харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж эзэнд хандан хашгирцгаав. Тэд Мосед Египт Израилийн оршуулгын газар байхгүй болоод та биднийг цүл төхүүлэхээр авчраа юу? Та юунд биднийг Египтээс гаргаж бидэнд ийхүү хандсан юм бэ? Бид Египтэд биднийг орхи бид Египтчүүдэд үйлчилж бай гэж тань тэр үед хэлээгүй билүү? Учир нь цөөлд үгснээс Египтчүүдэд үйлчилж байсан бидэнд дээр байсан юм гэцгээв. Тэд тодорхой ойлгоод үгийг аваад тэр газар очив. Гэтэ эзний үгийн дагуу нөхцөл байдал бий болж Египтийн хаан 600 шилдэг тэрэг зэрэг болон бүх зэрэгээ дагуулan ирсэн. Энэ үйл явдлыг харахтаа Израилийн ард түмэн яаж ийнэ гэхээр 10 дугаар эшлэлээр дахин хардаа Израилийн хөвгүүд ихэд айж гэж хэлж байгаа. Тэд айхахтаа эзэн рүү хашгирлаа гэж. Энэ эзэн рүү хашгирлаа гэдэг нь туслаач гэсэн утга биш юм байгаа юм. Энэ юу болоод байна бурхан минь ээ? Энэ юу болоод байна? Одоо бид үхлээ штэ энэ хашгираа юм байгаа. Цаашаа тэнд хин рүү хандан хашгирж байгаа анзарж байгаа. Мосед рүү хандан. Тавчхандаа үг нь юу вэ? Оршуулгын газар байхгүй болоо бидийг навширж байгаа юм уу? Бид энд одоо яг үхлээ штэ. Өөрөлдөө тэд яг нөхцөл байдал хүндрээд ирэнгүүт тэд бурханд бас удирдагчдаа гомдолж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл төлөвшөөгүй итгэлтэй байх үед нөхцөл байдал зөвхөн харагдаж байгаа юм. Хараахан Израилийн ард түмэн итгэл мундаг болоогүй ба. Тиймээс нөхцөл байдал хүндрээд ирэхээр төлөвшөөгүй итгэлтэй хүмүүс нөхцөл байдал маш том харагдаж эхэлж цаашлаад бурхан өнгөрсөн юу хийсэн бэ гэдгийг мартаж цаашлаад бурхан юу хийх тухай айлдсан бэ гэдгийг бас мартаж эхэлдэг юм аа. Израилийн ард түмэн саяхан хэдхэн хоногийн өмнө эзэн яаж Египтийг бод нэргснийг харсан шүү дээ. Нүдэрээ маш тодорхой харсан ард түмэн. Гэсэн яг хүнд нөхцөл байдал ирэнгүүт тэд айж, хашгирч, гомдолж, гогнож эхэлж байгаа юм аа. Мөн бас бурхан Мосед тодорхой хэлсэн шүү дээ. Египтчүүд ирнэ. Гэхдээ би тэднийг ялж нэрээ алдаршуулнаа гэж. Тэр зүйл ч гэсэн харагдахаа болж байгаа юм аа. Бид төлөвшөөгүй бол нөхцөл байдал бидний хитрхи том харагдаж, бид айж, сандарч, твдэж эхэлж байгаа юм аа. Тэгээд бурхан бидэнд харагдахаа болж бид яг л бүх зүйл бурханы мутраас салтсан юм шиг санагдаж эхэлж байгаа. Магадгүй таны амьдрал дээр яг ийм тохиолдол байгаа бол нөхцөл байдал чинь хэд том харагдаад, ирээдүйд тань бүрхэг харагдаад, бурхан ч баг тусалж чадхааргүй юм шиг санагдан та гомдлоход, гогноход хүрж байгаа бол та бидний итгэл хараахан болоогүй гэж магадгүй гэсэн юм аа. Тодорхой айлцсан байдал тийм хашгирч байгаа юм. Яг харахгүйгээр нөхцөл байдал хүнд байсны үед байсан тийм үү? Тэрний талдаа уул байгаа. Тэг талдаа улаан тэнгис байгаа. Араас нь дайсан ирж байгаа болохоор. Тиймээс бидний итгэл яг ямар үед харагдаж байна гэхээр хүнд нөхцөл байдал үүсэх үед юм. Бид хүнд нөхцөл байдал асуудал үүсэх үед тэр үед би яг итгэлийн мөн байж уу? Үгүй байна уу? Миний итгэл тодорхой хэмжээнд төлөвлөсөн байна уу? Үгүй байна уу гэдгээ харж байгаа юм аа. Тиймээс асуудлыг эзэн албаар зөвшөөрж байгаа маа гэдгийг хараарай юм аа. Эзэн тэднийг энэ газар руу удирдахгүй байж болох байсан ч энэ газар руу удирдсан юм аа. Тэгээд Египтийн цэргүүд ирэх нөхцөлийг эзэн бүрдүүлсэн юм аа.
Албаар тэрээр итгэлийн төлөвшүүлэхийн тулд, итгэлийн өөрсдөд нь харуулахын тулд тэр тэднийг хүнд бэрхшээлийн замаар удирдсан юм байна. Одоо тэдний итгэл ямар байгаа вэ гэдэг энэ чинээс харж байгаа юм. Бид үхнэ. Эд энэ төлөвшсөн нэгний үгийг харъя хамт. 13 дахь ишлээс хартаа 13 14-ийг таамт уншийн 3. Мосе ард түмэнд бүү бат зогс. За өндөр дахиад ихнээс нь хамт жоохон ингээд юм Мосе шиг уншия заяа. 3. Мосе ард түмэнд бүү бат зогс. Эзний чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хизээч харахгүй. Эзэн та нарын төлөө байлтана. Харин та хүн чимээгүй бай гэж хэлвэ. Мосегийн хэлж байгаа үг тэр юм эрэг үг хэлж байгаа үг биш юм аа. Тэрээр өөрөө ингээд төсөөлөд за ийм болно гэсэн утгаар зүгээр хүний амны бэлгээс аштын бэлгэн маягаар ярьж байгаа үг биш юм аа. Мосегийн энд ярьж байгаа үг нь юу гэхээр тэр эзэн юу хийснийг эзэн бас юу хийнэ гэж айлтсан гэдэг тэр үгэн дээр үндэслэж энэ үгийг хэлж байгаа гэдэг ойлгох хэрэгтэй юм аа. Төлөвшсөн итгэлтэй хүн, өөрөлд өсөлттэй итгэлтэй хүн бол нөхцөл байдал ямар байгаад биш. Эзэн юу хийснийг хардаг, эзэн юу хийх тухай айлзсан үгэн дээр тулгуурладаг юм аа. Тэм учраас Мосе маш тодорхой эзэн 4-р эшлэл дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл Египтчүүд ирнэ. Бид эднийг ялж нэрээр алдаршуулах болно гэсэн энэ үгэнд итгэж байгаа юм аа. Тиймээс бид итгэлийн хувьд төлөвшмөр аа. Тэгээд би нөхцөл байдал ямар байгаагаас биш. Эзэн өнгөрсөн хугацаанд надад миний амьдрал дээр юу хийж ирснийг харж чаддаг хүмүүс. Цаашлаад эзэн өөрөө айлтсан үгнээс нь зурж чаддаг хүмүүс болох ёстой юм байна. Тийм хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Тиймээс бидний амьдрал дээр үргэлж тулгардаг бэрхшээл юу байдаг вэ гэхээр эзний үг болоод нөхцөл байдал хоёрын зөрчилтөн байдаг. Магадгүй та заримдаа ингэж боддог байх юм уу? Эзэн тодорхой хэлсэн. Хүмүүс та нар тэрэг хандаасаа гэж хүссэнчлээ тийм. Та нар тийм ханд. Харин нөхцөл байдал бидэнд юу гэж хүсэл байдаг вэ гэхээр тэр надад тэгж хандаад ихтэй яа гэсэн байдлыг бий болгодог. Ингээл үг болон нөхцөл байдлын зөрчилтөнд үүсдэг юм аа. Би төлөвшөж байгаа хүмүүс л бид арай илүү эзний үгийн дагуух зүйлсүүдийг хийж тунхлаж бат зогсож чаддаг байх хэрэгтэй юм аа. Ирээдүйгээ бас эзэн даатгах тухай ярьдаг. Зарим хүмүүс ирээдүй эзэн даатгах болох юм уу гэж боддог. Хэрвээ та эзний дуудлагын дагуу явж байгаа эзний амлалтын үг танд байгаа л бол бид ирээдүйгээ эзэн даатган алхах боломжтой юм байна. Тэгээ Мосе бат зогсож чадсан. Тэгээ тэрээр яасан бэ гэхээр Израиль ард түмэнд эзэн та нар нөлөө байлднаа. Та нар зүгээр л чимээгүй байм. Бүх төсвөрг өгсүүдийг дугаалгаж байна гэсэн үг. За, сериосны болоод байна уу юу? Гэтэ 15 дахь ишлэгийг хардаа. Ихтэй Мосегийн дотор нэг юм байсан юм шиг анзаарч байна тийм. Мосе эзэн тандан чи юунд над руу хашгирна вэ? Эзэн Мосе тандан тийм эзэн Мосе тандан хэлж байгаа. Тэгэхээр эзний төлөвсөн итгэлтэй хүн яаж байгаа вэ гэхээр залбирж байгааг анзаарч байна. Гэтэ Мосегийн энэ хүн залбирж байгаа нь хэд их залбирсан юм шиг харагдаж байгаа. Тэр яг гаднаа эзэн яг хамгаалнаа, аварнаа гэдгийг хэлж байгаа хэрнээ тодорхой хэмжээний айдас байсан юм шиг байна. Тэр айдасаа тэрээр яаж илэрхийлж байгаа гэхээр тэр залбирлаа илэрхийлж байгаа юм аа. Тэр хэмжээний айдас байгаа үедээ тэр хэмжээгээр их залбирсан юм шиг байгаа. Тэгмээс эзэн чи юунд надрыг хашгирна вэ? Одоо би алидаа айлтсан үгийнхэн дагуу хийнэ гэсэн утга шүү дээ тийм үү. Тэгээд тэднийг яваарай. Урагшаа яваарай тухайд тэд маш тодорхой заавруудыг өгсөн юм байна. Тэгээс бидний итгэл төлөвшөх үе болгондоо төлөвшөж байгааг харах үедээ бид яах вэ гэхээр тэр магадгүй зөрчилдөнөөс болоод итгэж байгаа хэрнээ айц байгаа бол үүнийг юу болон хувиргаач юм бэ? Залбирал болон хувиргаач.
Хажуунд хэлэхгүй юу? Залбирдаг хүмүүс болцгоё. Амен. Өнгөрсөн 7 хоногт яг ингээд жижигхэн жишээ эмжээ бом ингээд Солонгосын нэг эмжээ бом гэдэг нэртэй алдартай дуучин байдаг байхгүй. Рок попын рок дотор нэлээд алдартай дуучин. Тэгээ 40 жил дуу дуулсан юм байна. Тэгээ тэр хүн тэтгэвртэй гарах тоглолтоо ингээд хийгээд өнгөрсөн 7 хоног тэтгэвртэй гарч байгаа байхгүй. Тэгээ тэр хүний христч хүн байна. Тэгээ тэр нэг удаа телевизэд хамгийн анхны удаа телевизэд ярьцлага өгөхдөө хэлсэн үг байна. Тэгээд дуу 40 жил орчим дуулсан хэрнээ тайсан гарах болгондоо сандардаг юм л дээ. Тэгээ сандрахтаа байнга залбирдаг гэж. Маш тодорхой телевизээр ингээд олон нийтийн маш том телевизээр ярьцлага өгөхдөө би залбирдаг. Тэгээд эзэн даатахад тэгэхэд урагшилдаг гэж хэлчихсэн байна. Өчтөр зэрэг сонсоод яа нэрэ тиймдээ. Тэр Мосе яг л энэ хүү айц яг энэ хүү ард түмнийг дагуулад ирчихсэн. Нөгөөний ард түмэн таа биднийг дагуулад ирлээ бид үхлээ штэ гэж ах хэр нөхцөл байдалд нэг талаар итгэж байгаа байхгүй юу. Эзэн өнгөрсөнд ийм зүйлийг хийсэн. Бас эзэн ингэ хийн гэж хэлсэн. Гэтэ дотор нь айдас байгаа учраас тэрийг залбирал болгон хөргөж байгаа юм байна. Тэрс бусдыг өдөрднө хүн дагуулна гэдэг амаргүй шүү дээ. Хэцүү байгаа бол эзэн найдан байн залбираач юм байна. Энийг эзний хүмүүс бүгд л хийдэг байсан. Тэр хэмжээгээр залбирдаг байсан. Таны сэтгэл санаа хэцүү тавгүй байгаа бол юу болгооч ээ? Залбирал болгооч юм аа. Өөрөө ганцаараа үрээд хэцүү байна одоо яана гэхгүйгээр тэрийг заашгүй залбирал болгох хэрэгтэй юм аа. Тэгэд эзэн тэднийг явахыг уриалсан байна. Тэгээд эзэн тэднийг урагшлахад хэд хэдэн байдлаар тэднийг хамгаасныг бид нар харж байна. За хэд хэдэн байдлаар хамгаасан 19 дэх эшлэлээр байгаа. За 19 20 дугаар эшлэл уншъя. Буруу. Израилийн хуваарангийн өмнө явж байсан Бурхны тэнгэр элч хөдөлж тэдний ард очлоо. Үүлэн бага нь тэдний өмнөөс хөдөлж тэдний ард зогсов. Үүлэн бага нь Египтийн хувааран ба Израилийн хуваарангийн хооронд орж зогсонд нэг талд нь үүл ба харанхуй байж нөгөө талд нь шүнжин гэрэл төлөв. Иймээс шөнийн дуршин нэг нөгөөдөө ойртсонгүй. Эзэн тодорхой айлсныхаа дагуу хийж байгаа. Эхний арга хэмжээ байсан бэ гэхлээр эзний тэнгэр элч буюу одоо тэнгэр элч маань үүлэн баг нь байсан юм а гэдэг харж болно гэсэн үг. Үүлэн баг нь тэдний урд явж хагаад хаана очив? Хойно очиж байгаа юм а. Хойно очиод цаад шүн болонгууд цаадлын хэсэг нь харанхуй хിവэрээ. Харин шүн болонгууд наадлын хэсэгт нь үүлэн багны наадлын хэсэг дээр галан баг нь байгаад тэрхүү галан баг нар тэдний гэрэлт төлж байсан гэж. Өөрөлдөө эзэн маш тодорхой хамгаалтыг тавьж тэдний дунд цаагийг тавьж өгөн цаг хожиж байгаа юм аа. Хичнээн гоё. Эзэн нэгдүгээрх нь эзний хамгаалж байгаа арга хэлбэр үүлэн багнаар хамгаалсан байна. Үүлэн багантай хамт галан баг нь байсан юм а гэдгийг бүгдээ юунаас харж болох вэ гэхлээр 24 дэх эшлэгийг харж болно гэсэн. 24 дэх эшлэгийг харах юм бол үрийн гээгнэр гал ба үүлэн баган дотроос гэж юу. Үүлэн баг нь тэнд очисон ч хажууд нь галан баг нь байгаа. Тэдний гэрэлтүүлж нөгөөдг нь харанхуй хэвээрээ байлгаж исэн. Эзнийг ингэж хамгаалсан. Хоёрдугаарх нь 21 20 дугаар эшлэлээр байгаа. Хоёр дахь хамгаалалтын арга хэмжээ 3. Мосе гараа далай дээгүүр сунгав. Эзэн шөнийн турш торны хүчээр салхиар далайн усыг хураасанд ус хуваагдж хуурай газар гарваа. Израилийн хүүгүүд далай дундуур хуурай газраар явход ус тэдний баруун зүүн талд хан мэт байваа. Хоёрдугаар нь Мосе гараа сунгалаа гэж. Мосе гараа сунгаж байгаа энэ үйл явдал нь тэрээр гараа сунгасан учраас гайхамшиг бий болж байгаа биш шүү дээ. Эзэн тодорхой гараа сунгараа гэж хэлсэн учраас шүү дээ, тийм үү? Гайхамшиг бол хүнээс хамаарж байгаа биш, эзнээс өөрөөс нь хамаарж байгаа гэдгийг дахин нэг онцлох хэрэгтэй байна. Тэгээ гараа сунгах үед Улаан тэнгис дорны хүчээр салхиар. За энэ дээр жоохон ойлгох хэрэгтэй зүйл нь юу гэхээр энэ дорны хүчээр салхилж байгаа болохоор энэ цөлөөс Улаан тэнгисийг хувааж байгаа салхин байгаа байхгүй юу? Энэ нь юу гэхээр цөлөөс салхилж байгаа салхи болохоор юм хуурай салхи байгаа. Тийм үстэй? Хуурай салхи байна. Тийм учраас ингээд ус хуваагдахаас гадна
газар хуурай байгаа гэдгийг анзаарч байна. Эсвэргээр улаан тэнгисийн зүгээс салхилж байгаа салхи бас байгаа. Тэр салхи бол эсвэргээр цөлийг ингэж норгож өгдөг тийм салхи байхгүй. Тэр салхи салхисан бол хуваагдах ч гэсэн бөөн шалбааг байна тийм үстэй. Тэгээд энэ олон 10 хүн яаж явах вэ? Хөлн зогдоод явчихсан шүү дээ. Тийм учраас дорны хүчин салхиас салхилж байгаа. Энэ их гоё бага байхгүй юу? Их гоё ажиглах хэрэгтэй юм байна. Тэгээд дорны хүчин салхиас салхилан ус хуваагдлаа юм байна. Улаан тэнгисийн тухайд хэд хэдэн таамаг байгаа нь яг улаан тэнгис өөрөө юу гэдэг асуудал байна. Улаан тэнгис маань зарим газраараа олон 18 орчим километр ийм өргөн байгаа байхгүй юу? Зарим газраараа 2 км орчим өргөн байгаа даа. Тэгэхээр улаан тэнгис үгүй юу? Зарим хүмүүс эрдэнэт юу гэж тайлбарладаг гэхээр улаан тэнгис гэдэг маань улаан тэнгис биш зэгс тэнгис байна гэж үздэг хүмүүс байдаг байхгүй. Зэгс тэнгис гэх юм бол тэгэж үзвэл орчуулгын алдаанаас болоод зэгс тэнгисийг улаан тэнгис орчуулсан байна гэж үзэж байгаа хүмүүс байдаг. Зэгс тэнгис гэдэг бол 3-4 метр гүн тийм тэнгис байхгүй. Жижигхэн улаан тэнгисийн хэсэг зэгстэй тийм газар юм байна. Тэгээд тэр маягаар тайлбарж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Тэгвэл ингээд сайн судлаад үзээрэй. Их ой судалгааны ажлууд байна. Тэр улаан тэнгисийн хүү хуваагдсан юм аа гэж байгаа юм байна. Тэд маш тодорхой эзэн тэдний өмнө зам нээж байгааг харж байгаа юм байна. Нэг басны үхлийн аюул тэдний өмнө ирсэн. Эзэн үхлийн аюулыг хагас гадна тэдэнд юу нээж өгч байна? Замыг нээж өгч байгаа. Зам нээж нээхдээ юуг улаан тэнгисийг хувааж өгч байна гэсэн үг юм байна. Тэгээд эдний хуурай газраар гаргаж байгаа юм аа. Тэгэхээр та бид нэгэнт бурхны ард түмэн болсон хүмүүс бол бид Есүс Христ гэсэн итгэлээр дамжуулан бурхны хүү охин болсон хүмүүс мөн л юм бол бид нэг зүйлийг маш баттай мэдэх ёстой. Эзэн биднийг дайснаас хамгаалдаг. Эзэн бидний гарах замыг үргэлж өгдөг гэдгийг итгэсэй гэж хэлж байна. Заримдаа бид ингэж боддог. Би сайн байж бүх юм болох ёстой юм шиг боддог. Үгүй тийм биш юм байгаа даа. Та сайнаас үл хамааран, та мундаг залбирдаг байхаас үл хамааран эзэн таныг сонгосон учраас тэр таныг хамгаалдаг, тэр таны өмнө замыг нээж өгдөг юм байгаа юм шүү. Энэ бид зайлшгүй итгэх ёстой юм байгаа. Израилийн ард хэрвээ би Израилийн ард түмэн ийм гомдлоход бурхны оронд би байсан бол тэгвэл тэгээд өөрсдөө хүснээр болохгүй юу гэж хэлж магадгүй байсан. Харин эзэн тэдний гомдлж гогнож байгаа ч гэсэн итгэл нь хараахан төлөвшөөгүй байгаа учраас тэднийг эзэн яаж ихээр хүлээн аван замыг нээж өгч байгаа. Хичнээн гоё улаан тэнгисээр тэр гарч эзэн тэдэнд замыг нээж өгнө гэдэг бол. Бид маш олон итгэлийн баатруудад эзэн замыг нээж өгсөн тухай түүхийг мэднэ. Тэрийг аль өнөөдөр л усахгүй шүү дээ. Магадгүй таны өмнө улаан тэнгис харагдчих болох юм. Би энийг яаж гатлах юм бэ гэж бодож байгаа. Би энэ асуудлаас яаж давах юм, гарах юм бэ гэж бодож болох юм байна. Хэрвээ та эзний талд байгаа бол та эзэн найдах хэрэгтэй юм байна. Эзэн таны амьдралын олон улаан тэнгисийг хуваахыг эзнээр ерөөж байна. Аамен. Дараа нь эзэн 3 дахь хамгаалсан хамгаалтыг харъя. 23-аас 25 юм байна. 3. Египтчүүд араас нь хөөж Фараоны бүх морд түүний дэрэг зэрэг ба морин цэргүүд тэдний араас далаа руу орвав. Үрийн гэрээр халава үүлэн баган дотроос эзэн Египтийн зэргийг үзээд тэднийг самууралд оруулав. Тэрээр зэвсэг дэрэгнүүдийн дугмалталж жолоотгоод хэцүү болгов. Египтчүүд Израилаас зутацгаая. Учир нь эзэн тэдний төлөө Египтчүүдийн эсрэг тулдаж байна гэцгээвэ. Улаан тэнгис хуваагдсан ард түмэн баяр хөөртэйгээр тэгтээ нөгөө талаар айдастайгаар улаан тэнгис гаталж авах үед улаан тэнгис нэг юм богинохон ингээд зурган мурган дээр шүлийн зурган дээр ч гэсэн богинохон хуваагдсан юм шиг харагдаж байгаа шүү дээ тийм үү. Гэтэ бид маш өргөн хуваагдсан гэдгийг харж байна. Маш өргөн хуваагдсан харах боломжтой юм аа. Тэгж биш тэр олон хүмүүс шөнийн турш тэрийг ингээд явж байгаа байхгүй. Плютон Монгол улсын хүн амын хэмжээтэй хүмүүс шүү дээ баг. Тийм хүмүүс явж байгаа болохоор
Зурган дээр харж байгаа шиг юм жижигхэн харахгүй шүү. За маш өргөн хуваагдсан байна гэдгийг харж байна. Тэгээд Израилийн ард түмэн гарсны дараа гарч явах үед нь араас нь Египтийн цэргүүд орж байгаа. Юу юугүй барих нь дээ. Гэтэ эзний 3 дахь хамгаалж байгаа нь тэднийг самууруулд оруулж байгаа юм. Гинт тэрэгнийхэн дугуйтын салж унаад л жолоодоход хэцүү боллоо эхэлж байна тийм үү? Энэ үед тэд яг ойлгож гэлсэн. Баларсан шүү. Тэдний бурхан нь тэднийг хамгаалсан байна. Хамгаалж эхэлж байна. Одоо буцахгүй бол яг баларлаа гэдгийг тэд одоо ойлгож эхэлж байгаа юм. Өмнө нь тэд ойлгоогүй юм. Өмнө нь тэд баг нь өмнө байхад тэнгис хуваагдж хахад тэд ойлгоогүй. Тэд яг тэнгис дотор орчоод одоо гарах гарцгүй болох тэр үедээ эзэн тэдний хамгааллаа гэдгийг ойлгож байгаа юм. Эцнээс эзэн бидэнд гимших хугацааг үргэлж өгдөг юм шүү. Энийг бид мартаж болохгүй юм байна. Заавал нөхцөл байдал хүндрэлсний дараа гарах гарцгүй болох үедээ бид ухаарч болохгүй юм байна шүү. Тэр улаан үүлэн баг нь өмнө нь ирээд хаах үед энээс цаашаа явж болохгүй гэж хэлэхэд явахгүй байх хэрэгтэй юм шүү. Зөв улаан тэнгис гатлагдаад гайхамшиг бий болж явах үед нь явж болохгүй байх хэрэгтэй байсан байгаа юм шиг. Гэтэ тэд эзний сануулгыг огт ойлгоогүй явсаар хагаад нөхцөл байдал хүндрэх үед ойлгосон ба. Тэгээд эзний хамгаалсан 4 дахь хэм маяг 26-аас уншаад байна. 27. Эзэн Мосед далай дээгүүр гараа сунгаж Египтчүүд болон тэдний дэрэг цэрэг тэдний морин цэргүүдээр усыг буулгахтун Мосед далай дээгүүр гараа сунглаа. Египтчүүд усыг сүрэн зугтаж байхад нь үрийн гээгэнээр далай буцаж хэвнэн оров. Эзэн Египтчүүдийн далайн дунд живүүлвэ. Дөрөв дахь хамгаалсан зүйл усыг буцааж хэвнэн оруулан Египтийн цэргүүд бүгд живсэн үйл явдал юм байна. Эзэн дайснаас бүрэн дүүрэн хамгаалж байгаа юм байна. Одоо энэ цагаас хойш ямар үйл явц нь ихлээр дахин Египтчүүд Израилийн нөхөн хөөж ирэхэрэг болж байгаа юм байна. Бүрэн дүүрэн эзэн тэднийг хамгаалж бүрэн дүүрэн чөлөөлж байгаа юм байна. Дахин Израилийн түүхэнд Египтчүүд дайран ирж тэднийг зовохгүй болгож эзэн бүрэн дүүрэн тэдэнд амар тайвныг зөвшөөрж байгаа юм байна. Хичнээн гайхалтай үйл явдал. Бурхан бидний төлөө нэг юм тагс тутай ажил хийдэг юм аа юм байна. Итгэсэй гэж яриад байна. За, ингээд хамгийн сүүлийн хэсэг 31-р эшлэлийн хамт уншаад басахгүй. Египтчүүдийн эсрэг эзний үлдсэн аваа гүчид чууд тараад ард түмэн эзнээс имэн эзэн хийгээд түүний зарт Мосед итгэвэ. Энэ хүү гайхалтай үйл явдлын төгсгөл ийм дүгнэлтэнд хүрч байгаа юм. Израильчууд үүнийг хараад нэгт эзнээс имэлээ. Хоёрт эзэн хийгээд түүний зарц Мосед итгэвэ гэж. Энэ огт итгээгүй тухай биш. Энэ итгээгүй гэдэг үг маань өмнөх итгэлэн дахин өссөн итгэлийн тухай ярьж байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл сорилт заримдаа бидний амьдралд орж байгаа энэ хүү сорилтууд бэрхшээлүүд эзэн болон эзний үгэнд эзний хүмүүст итгэх нэг шалтгаан болж хуурдаг юм а гэдгийг чи сарж байгаа юм. Гэхдээ Израилийн ард түмэн одоо ямар итгэлтэй болж чадна гэж тэд урд нь ямар ч гэсэн улаан тэнгис гарвал эзэн хамгаалдаг юм байна гэдэгт бол итгэж байгаа юм байна. Тэм учраас бүгдээ дараа нь Йошуагийн түүхийг харж болно. Йошуагийн түүхтэр Йордан голыг хувааж байгаа түүх гардаг. Тэгэд ямар ч асуудалгүй маргаангүйгээр Йордан голыг хоёр хуваагаад гарцгаадаг. Яагаад улаан тэнгисийг гаталсан туршлага буюу тэр итгэл байгаа учраас дараагтэр асуудалгүй юм байна. Тиймээс заримдаа бидний амьдрал янз бүрийн харилцааны асуудлууд, санхүүгийн асуудлууд, гэр бүлийн асуудлууд тулгарх үед энэ асуудлыг эзэнтэй хамт шийдэж чадсан хүн тухайн асуудал дээр дараагийн удаа маш туршлагатай, маш итгэлтэйгээр алхаж чаддаг юм байна. Энэ итгээсэй гэж өрөөж байна. Гэхдээ Израилийн ард түмэн зөвхөн улаан тэнгисийн тухайд итгэлтэй болж байгааг харж байна. Дараа нь тэд хойш явахдаа өөр асуудлаар дахин гонгнож эхэлдэг. Өөр асуудлаар дахин тэдэнд юу шаардлагатай болдог вэ гэхээр итгэл шаардлагатай болж хуурдаг. Тиймээс ингэ бодож байхдаа нэг зүйл дээр талархаж эзэн миний тухайд санхүүгийн хувьд нэлээд бас өөрхөн итгэлийг өгсөн юм болоо.
гэж бодсон байгаа. Тэгэхээр өмнө нь сургалтын төлбөрийн асуудалтай байх үед эзэн сургалтын төлбөрийг хангах үед эзний хүслийн дагуу ямар нэгэн зүйлийг хийх гэж байгаа бол эзэн хангад юм байна гэсэн итгэлтэй болсон юм аа тэр цагаас хойш. Тиймээс эзэн ямар нэгэн зүйлийг хийх гэж байгаа бол ханганаа гэдэгт нэг тийм эргэлзээд байдаггүй. Энэ чинь таны амьдралд зэн зүйлсүүд байгаа бах. Ямар ч гэсэн энэ гахалтай үйл явдлаар Израилийн ард түмэн эзнээс имэж тэр итгэлийг олж авч чадчих юм. Тиймээс сорилт бүр муу биш юм а гэдгийг дахин нэгэн олж хараад. Улаан гарчиг нь үлээ. Итгэл сорьсон улаан тэнгис таны амьдрал дээр өдөр бүр байгаасай гэж эзний нэрээр өрөөж байна. Амен.